Бид сар ахсын өмнө Улаанбаатар марафонд амжилттай оролцож ирээд энд зогсож байсан бол өнөөдөр бид өөрсдийгөө шин сорилтод буюу уулын зан хит холын марафонд оролцохоор аяллаа энэ цэгээс эхлүүлж байна. Намайг Замлан гэдэг. Миний баруун гар талд Тингс, зүүн гар талд Mr. White буюу цагаан баяр байна. Бид өнөөдрөөс Road to Бодомж Ультра марафон гэх цоо шин контент, цоо шин төслийг эхлүүлж байна. За бидний оролцох Бодомж Ультра марафон Монгол орны баруун хязгаар болох Ховд аймгийн Алтаа сумын нутагт байрлах Бодомжийн авцал дээр хийгддэг. 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Улаанбаатар хотоос 1600 орчим километр, Ховд аймгийн төвөөс 300 гаруй километрийн зайд одоо бид марафонд оролцсон. Тэгээд бид спонсортой болсон байгаа. Биднийг аялын хэрэгслээр юу гэдэг тэгэхээр Comps аялын дэлгүүр биднэртэй хамтарч ажиллахаар болсон байгаа. Тэгээд одоо бид аяллаа хамгийн чухал хэрэгсэл болох майхнаа авах гээд Comps дэлгүүр рүү явах гэж байна. За бид дөнгөж сая Comps аялын дэлгүүрийн Лилвийн эздэг салбараас өөрсдийн аялалт хэрэгцээтэй аяны сандал, усны нөөцийн сав гэх мэтчний хэрэгслүүдийг маш боломжийн үнээр өргөн сонголтод дундаа сонгож авлаа. Одоо Outdoor World гээд баг тэнгэрийн аманд байрлах дэлгүүрийн гадна талбайд очиж майхнаа яг бодитоор нь одоо туршиж, сууж, дотор нь орж одоо үзэж авах гээд явж гин. Тэгээд Comps аялын дэлгүүр маань бидний аяллыг майхнаар болон Helians брендийн хувцс хэрэгслээр ивэнтэж байгаа. Тэгээд майхнаа сонгочоод Tara центрт байрлах Helians нэрийн дэлгүүр рүү очиж гутал болон хувцс хэрэгслээ сонгож авъя гэсэн бодолтой явж байна. За одоо энэ хэсгээс эхлээд майхнууд нь баригдсан байгаа юм байна тийм. Энэ бол кампинг хэсгийн энэ хэсгээс ингээд эхэлж байгаа гэсэн. За энэ болохоор юу вэ гэхээр манай сөөдрөвч байгаа. Энэ сөөдрөвч нь болохоор нэг 5-8 хүний багтаамжтай. Тэгвэл гол чанар нь юу вэ гэхээр автомат сөөдрөвч гэсэн. Автомат сөөдрөвч. Тийм, салах төхөөрөмжөнд байхгүй. Бүгд ингээд шүхэр цашмаар босоод шүхэр цашмаар хураагдана гэсэн. Энэ тэгэхээр байхад илүү амархан болж өгч байгаа гэсэн. Сөөдрөвчн дээр болохоор ийм нэмэлт бүтээгдэхүүнүүдийг ин аваад бас майхан хэлбэрээр бас ашиглах боломжтой. Тийм ээ тий. За. Ерөнхийдөө бол бид 7 хоногийн турш одоо баруун аймагуудаар аялах учраас усны хамгаалттай бороо усанд нэвтэрдэггүй тий. Усны хамгаалт ер нь өндөртэй майхан сонирхож байгаа. Аялах гэж байгаа тий. Гурлаа. Тий. Тэгээд ер нь бид жижиг машинтай явах юм. Тэгээд жижиг машинд нэлээд их ачаатай явах учраас бас авар хэмжээ багтаа тий. За энэ майхан. За энэ майхан нь болохоор ерөнхийдөө 2 хүний майхан гэж явж байгаа. За манайд энэ нь болохоор яаж зарагддаг вэ гэхээр сая 900 сая төгрөгөөр зарагддаг. 65% нь полиэстер материалтай, 35% нь болохоор хөвн даван материалтай гэсэн. Барихад бол амархан. Гэхдээ та нар гурлаа явах гэж байгаа учраас энэ бол тохиромжгүй гэсэн үг. За дараагийн майхан лөө. За дараагийн майхан нь болохоор 3 сая 600-аар зарагддаг. 6-аас 8 хүний багтаамжтай юм байна. За энэ майхны хувьд болохоор 65% нь бас муу адил полиэстер материалтай, 35% нь болохоор хөвн даван материалтай гэсэн. Энэ майхан бол нэлийн том хэмжээтэй учраас яг
бас овор хэмжээний хувьд том болчих учраас бас тохиромжгүй байх тий. Ерөнхийдөө бол 6-аас 8 хүн гэдэг чинь бол тий. Тэгээд ороод ингээд зогсоход бол ер нь бол сүүлх юм байхгүй тий. Хоёр тал руугаа ингээ онгодог учраас салхимал айгүй сайн нэвтрэн тэнгүүдээ хийлдэг загвар. Дээшигээ ер нь бол байхан өндөр болох тусмаа л илүү сэрүүхэн болно л гэсэн. Бас тэрнийхээ дагуу бас овор хэмжээ ихсэх баг тий. За дараагийн майхан лөө орё да. Энэ майхны хувьд болохоор бас хийлдэг загвар байна. За энэ нь болохоор 600D Oxford загвартай. Бас дээрэс нь 4 улирлын майхан гэдгээр давуу талтай гэсэн. Эндээ ингээ яндангийн нөхтэй учраас сэрүүхэн өдөр мөдөр ч юм уу тий галт нөхөд байх боломжтой гэсэн. Бас хоёр тал руугаа онгодог, хоёр талтай ийм цонхтой ийм загвар байгаа. Тэгээд босоход айгүй хурдан баригдана. Тийм 2 минутын дотор ч юм уу 2-5 минутын. Энэ хэдэн хүний? Энэ болохоор нэг 4-5 хүний загвар. Энэ майхнууд нь болохоор бас Mobigard-ны жижиг ийм овортой майхнууд байгаа. Энэ болохоор яг уу илүү те одоо нөгөө нэг дугуун аялал ч юм уу эсвэл явган аялалд илүү тохиромжтой овор хэмжээ багтай. Тэгээ зөвхөн унтахад зориулагдсан ийм хүн байх. Тэгэхээр бас та нар тохирохгүй байх те. Ерөнхийдөө тэгээ борооны хамгаалалт 1000 мм борооны хамгаалттай 1000-аас 2000 мм борооны хамгаалттай байна. Бид бол ер нь бол майхангаас онгохдоо яг хамгийн хэцүү нөхцөлийг л бодож үзэн л те. За 7 хоногийн 5 өдрийн бороо оруул яг уу те. Машиндаа унтахаас өөр аргагүй болно. Тийм учраас майхан усны хамгаалт сайн байвал бид нэр аягүй тухтаал аялна гэсэн үг тийм. Ер нь бол тэгэл тухтаал аялах зорилготой байгаа шүү дээ. Энэ бас Mobigard-ны овор хэмжээ баг. Явган аялал, дугуй аялал тохиромжтой, илүү тохиромжтой тийм. Ер нь бол майхна тийм хад асах ихтэй газар барихаар юм уу тийм. Барихаар байгаа. Тэгвэл ер нь бол хийлдэг майхны хувьд болохоор тиймхүү газар сонгоход бас жоохон бэрхшээлтэй байж магадгүй. Тийм үү тийм. За дараагийн майхан дээр ирлээ. Энэ болохоор илүү том хэмжээтэй. За ийм шалтаач барьж болно, шалгууч барьж болно иймэрхүү загвар байгаа. Энэ нь болохоор яг нэг отор моторт явах ч юм уу тиймэрхүү хүмүүст илүү тохиромжтой ийм загвар байгаа гэсэн үг. Энэний материал нь болохоор нэг 65% нь полиэстер, 35% нь хүм даам материалтай. Энэ шонгийн хувьд болохоор тийм сайжруулсан хөнгөн цагаан тийм бат бөх шонгоор хийдэг. За одоо Comps нэрийн майхан лөө явцгаа тий. За нэрийн майхан лөө явцгаа. Нэрийн майхан нь болохоор Beltent гэдэг загвар байгаа. Энэ болохоор илүү тийм дотор нь зайдалбаа ихтэй унтлагын хэсэг ингээд тусдаа байдаг. Материалын хувьд ямар материал? Материал нь болохоор тийм 300 г зотон даавн материалтай. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр илүү бат бөх болгоод өчөж байгаа гэсэн үг. Усны хамгаалалт. Усны хамгаалалт нь 4000 мм борооны хамгаалттай. Тэгэхээр салхинд маш их төсвөртэй. Тэгэхээр одоо нөгөө нэг уулын аялал ч юм уу тэ хол газар руу аялж байгаа хүмүүс илүү тохиромжтой гэсэн үг. Одоо ингээд тасалгаатай энэ хэсэгтээ ингээд унтаад энэ хэсэгтээ нэг хоол хүмсээ хийх ч юм уу тиймэрхүү зорилттой гэсэн. Nice. Beltent-ийн хэмжээнүүдийн хувьд хэдий тентийн майхны хувьд болохоор нэг 4 м-тэй, 3 м-тэй, 5 м-тэй гээд олон төрлийн майхнууд ингээ гаргадаг. Энэ нь болохоор барихад бас хялбар майхнуудын нэг байгаа. Ерөөсөө шалны гац зоогоол татлахаа гацыг зоогоол багнаа босгоол тэгэл ер нь болж байгаа гэсэн үг. Илүү хялбар гэх юм уу? Тийм байх тий. Одоо ингээд холын аялалд ядраад майхан босгоход илүү хялбар болчихж байгаа гэсэн үг. За баярлалаа мэдээлэл гэсэнд. За бид энэ талбай засагдсан бүх майхнуудтай танилцж дууслаа. Mobigard брендийн хийлдэг майхан болон Comps Beltent майхнаас сонголт хийх шаардлагатай болоод бид ярилцсны үр дүнд Comps Beltent майхан бидний аялалд хамгийн тохиромжтой гэж үзлээ. Тус майхны давуу тал бол 300 г зотон даавн материалаар хийгдсэн. Шалны хувьд бол галт төсвөртэй материалтай. Мөн одоо усны болон салхины хамгаалалт нь маш сайн. Буюу 4000 мм хүртэлх усны хамгаалттай гэхлээр аадар бороо орсон ч ер нь бол ямар ч саадгүй аялах, тухтай аялах боломжийг бүрдүүлж байгаа мэт санагдлаа. Тэгээд 3 болон 4-5 метрийн диаметртэй хэмжээний сонголтуудтай. Тэндээс бид 4 метрийн дундаа тасалгаатай хувилбарыг сонголоо. За энэ Haley Jewel Hayson гэдэг одоо энэ хүний түүхийг харж байна. Энэ болгоод
1877 оноос хойш ингээд дэлхийн шилдэг брэнд болтлоо ингэж одоо хөгжсөн юм хувцсны брэнд байна. Тэгээд энэ яаж эхэлсэн бэ гэсэн чинь амар сонирхолтой заяа. Хувцсны гадна талд ингээд одоо тос шингээх байдлаар ингээд салхинаас хамгаалах, уснаас одоо хамгаалах тийм хувцс үйлдвэрлэж эхэлсэн юм байна. Тэгээд тэр нь айгүй амжилттай болонгуудаа одоо загасчид тэгээд одоо бусад ийм сонирхлын ууланд гардаг хүмүүстэй тийм хүмүүст бүгдэнд зориулаад ингээд хувцс үйлдвэрлээд явсан юм. За ямар бодлого сонгож байна? Бидэд одоо ингээд өдөр тутамдаа ер нь хөвчлэн өмсгөлөөр даав бодлохын зүгээр юм болоо гэдэг даав бодлох юм зөвж байна. Таалагдсан бодлогод юу вэ? Аль загвар вэ? Ер нь бол халуун газрын явах болохоор бас цагаан бодлох нь илүү зүгээр юм болоо гэж бодоод хоорондоо харилцаад явж байна. За би энэ бодлогыг сонгосон. Энэ болонгууд аюу гоё юм 70 одоо саяны ярьсан түүхийг бүр ингээд өгүүлж байгаа тэрийг санагдуулах юм гоё зурагтай байна. Тэгээд энэ брендийнх нь нэр нь бас аюу гоё тод харагдсан. За Норвегийн Пункта бодлого сонгосон байна тий. Тэгээ ерөөд энэ бодлогыг сонгосон байгаа. Харангийн дуртай болох дээр угаасаа босод өнгүүд нэг зөхгүй юмсан гэдэг. Тэгээд ингээд хүртэл хэсэгтэр хэлийн ингээ битцсэн. Хамгийн их борлуулалттай пүүз нь бол энэ төрлийн байна. Тэгээд уул бол яг ямар ч гэсэн өмсөд үзье. Тэгээд өнгөний хувьд бол надад улаан өнгөл айгүй таалагдаад байна. Тэгээд ямар ч гэсэн хар саарлан өнгө байгаа юм байна. Цэнхэр өнгө байгаа юм байна. Энэ бас айгүй сонирхолтой харагдчихэв. За ерөнхийдөө бол энэ тохиромжтой байна. Ер нь бол уул айгүй зөөлөн. Тэгээд айгуу тийм хөлнөөс айгуу дэмжиж өгч байгаа юм шиг мэдрэмжтэй. Тэгээ бас айгуу гоё тийм гоё өнгөтэй юм байна. Баярлалаа. Энэ цагаанаг их авах шүү. За тэнцээхээ би өрч та. За баярлалаа. За ингээд гутал болон бодолкуудаа сонгоод авчлаа. Тэгээд анбоксинг видео болон туршлын видеого дараа хийсэн бодолтой байна. Өнөөдрийн бичлэг ер нь бол энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд энэ хүү аяллыг маань дэмжиж байгаа Comps аяллын дэлгүүр болон Helianson брэндтэй баярлалаа.